За бүгдээр хамтдаа өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлье. За өнөөдрийн чимээгүй цагийн сэдв бодлоо төвлөрүүл гэсэн байна. За залбираад эхлэе. Эзэн минь бид таны үгнээс суралцаар ирлээ. Тэгээд өнөөдөр та өөрийнхөө үгээр бидэнтэй яриач гэж залбирч байна. Амен. Бид бодлоо зөв зүйлээр дүүргэх үед буруу нь орших зай байхгүй болно. Бодлоо шалгах, бодлоо олдож авахд суралцах нь оюун ухааны тэмцлийн маш том хэсэг юм. Иймээс бид байнгын дадлаг хийснээр эдгээрт суралцаж бодлоо хянаж чаддаг болно. Гэхдээ дараа нь хариу үйлдэл үзүүлэхээс урьдчилан сэргийлэхийн тулд илүү идэх санаачлагтай байхыг сонгох үед юу болох вэ? Мэдээж олзолж авах, шалгах ёстой бодлууд байсаар л байх болно. Учир нь бид төгс төгөлдөр биш юм. Гэсэн хэдий ч бид Колосай 3:2-д бичигдсэн газар дээрхийг бус дээгүүрх зүйлсийг ирмэлц хэмээх Паулийн хэлсэн үгийг дагахаар сонгож болно. Оюун бодолдоо дээгүүрх зүйлсийг ирмэлцснээр бидний шалгах, олдож авах хэрэгтэй бодлууд багасна. Бид оюун бодлоо төвлөрүүлэхдээ ямар нэгэн зүйлийг эрэлхийлж, оюун ухаанаа тодорхой зүйл рүү чиглүүлдэг. Энэ ишлэл биднийг газар дээрх зүйлсийг ирмэлзэж болохгүй гэж хэлжээ. Эдгээр газар дээрх зүйлс нь ихэвчлэн бидний бодлыг Бурхны хамгийн сайнаас сарниулах шалтгаан болдог. Бид олон зүйл хяналтаас гарахыг өдөр бүр хардаг. Гэсэн ч бид ихэнхээс нь урьдчилан сэргийлж чадна. Бид нүднийхээ өмнө юу байлгаж байгаа нь маш том асуудал юм. Хэрв танд хэтэрхий олон сөрөг бодлууд байгааг мэдэрвэл тэдгээрийн шалтгаан нь юу байж болох вэ? Энэ нь зурагт, сошиал медиа, эсвэл мэдээ байна уу? Өдөр бүр үзэж байгаа зүйлдээ дүн шинжилгээ хийх нь ухаалаг хэрэг бөгөөд юуг багасгах эсвэл бүр хасах нь сайн зүйл болохыг үзүүлээч хэмээн Бурханаас гуйгаарай. Бид нүднийхээ өмнө юу байлгаж, чихээрээ юу хүлээн авч байна вэ гэдгээ харах хэрэгтэй. Бидний сонсож байгаа зүйлс нь харж байгаа зүйлстэй адил хэмжээгээр бодол нөлөөлдөг. Таны сөрөг бодлууд ямар төрлийн хөгжим, ном, подкаст зэрэгээс шалтгаалж байгаад анхаарал хандуулж байсан уу? Таныг босгон байгуулж, эрүүл бодол бий болгоход тусалдаг. Байхгүй болголгүйгээр хэвээр нь үлдээх зүйлс байна уу? Сөрөг бодлуудыг бий болгодог зүйлсэд анхаарал хандуулж, хараагаа төвлөрүүлэхийн оронд бидний өмнөө байлгахаар сонгосон зүйлдээ санаачлагтай хандацгаая. Бид Бурханд тааламжтай зүйлсийг сонгож, зүрхээ цэвэр байлгах үед шалгах, олзлох хэрэгтэй бодлууд бага байх болно гэж байна. Амен. Колосай 3:2-р ишлэл. Газар дээрхийг бус дээгүүрх зүйлсийг ирмэлзээ гэсэн байна. Еврей 12:1-ээс. Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үүл мэд үлэмжих гэрч нартай тул аливаа саа дотгор ба амархан өрхөддөг нүглийг хажуу тийш нь тавьж өмнөө тавигдсан уралдаанд төвчээртэйгээр гүйцгээе. Итгэлийг эхлүүлэгч бөгөөд төгсгөгч болох Есүс өөд харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон загалмайг твцсэн бөгөөд Бурхны сэнтийн баруун гарт заларсан юм. Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүй тулд өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг твцсэн түүнийг санагтун гэсэн байна. Амен. Бүгдээрээ бодлоо түүний үгэнд төвлөрүүлдэг байцгаая. Тэгээд Бурхан ивэг